Тэгээд дэлхийн цагтаа тоглоно гэдэг чинь өөрөө батлан хамгаалтын яамтай. Тэр бол баг бие даасан организм болцсон. Тэгээд эх жилийн төсөв $1.5 их $1.5 их Ираныг алгадаж чадахгүй. Америкчуудын улс төр ард түмнийг тэр Пентагонтой холбоотой компаниуд толтол нь сагаа явж одоо Монголын зам тээврийн яамтай адилхан гэсэн үг тий. Тэгээд хажуугаар нь Америкчууд бас НАТО гэдэг дахиад нэг бузар юмыг үүсгэсэн. Тэгээ хоёр юм том өөрөө баг амьд болцсон өөрөө нүсэр том паразит одоо тэр үндсэн организмыг ингээд сороод уусч байна. Энэ бас сул тал 100% санал нийлж байна. Жангбагш Хожаванга гэж зарим хүмүүс нэрлэдэг. Яг гэх юм бол Америк Ираны дайныг урьдчилан таамагласан. Одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд удахгүй жинхэнэ цэргийг Иран руу илгээн гэж байна. Тэгээ саяхан Лос Анжелест явж исэн юм бол одоо Нью-Йоркт ирсэн байгаа. Нью-Йоркт нэг Баянбаачгийн гэрт дотор Lex тавьж байна. Тэгээд та нэг мэдэх ёстой. Юу юм бэ гэх юм бол Нью-Йорк бол дэлхийн санхүүгийн төв. Тэгээд Нью-Йоркийн ийм байшин дотор ерөөхдөө ухаан муутай хүмүүс суухгүй. Тэгээ мань хүн насаараа юунд дассан юм бэ гэх юм бол зүгээр жирийн иргэн лүү ярьдаг. Эсвэл өөрийнхөө шавнар луугаа. Тэгээ нэг 11 12 дугаар ангийн хүүхдүүд лүү. Тэд нар бол угаасаа гүнзгий мэдлэг гэсэн юм байхгүй. Тэгээд Жан багш оновчтой юмнуудыг зөндөө ярьж байгаа ухаантай хүн мөн. Гэхдээ зарим сэдвүүд дээр тэ юм анзаарэгдэж байна. Юу анзаарч байгаа юм бэ гэх юм бол мань хүний мэдлэг банк санхүү дээр жишээлбэл жоохон дутуу юм байна. За гэхдээ сонирхолтой юм ярина орцгоё. Thank you so much. It's great to be back in New York City. And tonight, there's a lot to discuss. And what I want to focus on tonight is the Iran war, of course. Why it's happening, where it's going. So the main argument I want to make today is the war in Iran. It is not a traditional war that you can analyze from a realist perspective. It's not about resources. It's not about power dynamics. It's fundamentally an eschatological war. So тэгээд энэ Ираны дайн ерөөхдөө жирийн дайн биш ээ. Тэгээд дайн юу хийдэг байсан бэ гэх юм бол юмыг өөр улсыг дээрэмдэхийн тулд хийдэг байсан. Тэ эсвэл геополитик хүч нөлөө насаа болж хийдэг байсан. Гэхдээ энэ дайн юуны тухай юм бэ гэх юм бол eschatology. За eschatology гэж яг юу юм бэ? Ер нь бол шашинтай холбоотой. За Google-аас ингээ асуугаад үзэх юм бол юу хэлж байна гэх юм бол the branch of theology and philosophy that studies the last things and the final destiny of humanity and the universe. Амар сүртэй. За англи хэлтэй юм бол энийг шууд ойлгох чинь англи хэлтэй юм бол Жан багшийн подкастыг юм уу контентыг бас шууд үзэх боломжтой. Зарим хүмүүс таадын дунд англи хэлгүй байж магадгүй. Иви. Гэхдээ англи хэлийг сурах нэг гоё solution одоо байгаа. Тэрийг нэг хальт сонсчих. Тэг ирээд уулзъя. Би англи хэлтэй болно. Би шийдцэн. Захирлаа. Амлаж байна. 7 хоногт 3 удаа ирэх тарыг 3 сарын хугацаанд би сургалтын төв дээр очих хэрэгтэй байна. Гэхдээ би эргэж ирэхдээ англи хэлтэй тань дээр эргэж ирнэ. Би юу хариулт юм бэ гэвэл тийм үү. За тийгээ. За 4 сарын дараа, 6 сарын дараа явж байх. За яасан? Чээд алга болж. Тэгээ харвас толгой нь хоосон, дансан ч хоосон. За чи бас шийдсэн үү? Тийм юм бол юу нийцсэн? Хойлооны тухтай. За theology гэдэг чинь одоо бурхан шашин судлан гэсэн үг. Philosophy гэдэг чинь одоо амьдралын урлагийг тий ерөөхдөө амьдралаа яаж харах ёстой шийдвэр гаргалт гэх мэт чинь тэрийг ингээ харж байгаа. За тэгээ eschatology юу юм бэ гэх юм бол тэр шашин амьдралын судалгаа тий тэгээд нэмээд дэлхийн ертөнцийн хамгийн сүүлчийн шат одоо ер нь Armageddon ярьж байгаа одоо бурхан эргэж ирэн дэлхий сүрэн Месая эргэж ирэн одоо Мухаммед буцаагаад ирэх ёстой Jesus буцаагаад ирэх ёстой тэгээд еврейчүүдийн өгсөн баас буцаагаад ирнэ. За тэгээ энэ үнцгээрээ энэ дайныг тайлбарлах боломжтой гэж байна. Энэ линз энэ шилийг зүүчих юм бол энэ дайныг ойлгоно гэж байна. And that's the argument I will make to you today. But it's a very complex argument, and I'll go step by step, okay? So I'm going to treat this as an ordinary day in the school. За би зүгээр энэ хичээл шүү. Тэ би яг өөрийнхөө сургууль дээр байгаа юм шиг таадаа ярина. Анхны алдаа одоо харж байгаарай.
And so Та нар чөлөөтэй юм асуугаарай. the general rule is feel free to interrupt. I am working Намайг not from хүсээрээ word of зогсоо. scholarship. I'm working from game Юм theory. асуумаар байгаа бол So all the чөлөөтэй ideas that асуу. I'll explain to you tonight should be intuitive. Okay? If at any point you're like, you know what, that doesn't make sense, please raise your hand. Please Тэгээ interrupt. би okay? нэг ойлгомжгүй утгагүй юм we have a яриад ах юм бол great crowd ухаараа today. намайг It's шууд тасан packed. зогсоогоорой гэж. And so I'm really looking forward to participation, to debate, to dialogue. Okay? So тэгээд ерөнхийдөө та хэдийн намайг тасан зогсоох, намайг ухах би тэсэн ядаж хүлээж байна. Ва. So that said, let's begin. All right. So let me first explain in very simplistic terms, the nature of the global economy that we have today. Okay? За эхлээд ер нь бол тэгээ лекц эхлэхээс өмнө энэ дэлхийн эдийн засгийн суур мэдлэг үндсэн ойлголтууд та хэвээр хуваалцъя гэж. So there are two main pillars. There is the Middle East, the GCC, and then there is East Asia. And how the current economy works is the GCC provides the world with cheap energy. Okay? So this energy is sold primarily to East Asia. And East Asia, of course, is the manufacturing hub of the world. So it takes the energy, turns it into manufactured goods, and then it moves over to the West. Шинэ маркер аваад өгчөөч дээ. Нью-Йоркийн тэр бомбны хаус дотор шинэ маркер байхгүй байх шиг байна тий. Энэ Америкчуудад оновчтой юм дээр мөнгө зарцуулдаг юм байна. За саяхан юу гэж хэлсэн бэ гэх юм бол эдийн засгийн ингээ газрын зураг хараад үзэх юм бол GCC countries байгаа байна. Gulf Coastal countries. Тэр Middle East-д байгаа тэр орнууд тэд нэр GCC юу юм бэ гэх юм бол нефть экспортлог, газ экспортлог орноо ойлгочих. Эрчим хүч тий. Тэргээр ингээ тоног төхөөрөмж машин үйлдвэрийг ингээ ажилуулдаг. За. Тэгээд тэр GCC орнууд тэр эрчим хүчээ Аз руу экспортлог. Азийн орнууд юу гэдэг юм бэ гэх юм бол үйлдвэрүүд ажилуулад юм бүтээдэг. За тэгээд эцсийн бүтээгдэхүүнүүдээ эсвэл түүхий идэ бэлдсэн материалаа хаашаа борлуулдаг юм бэ гэх юм бол барууны одоо баян орнууд руу экспортлдог. Одоо Америк номер 1. Тэгээд одоохон бол Европ гэхдээ унж байгаа тий. Which consumes these manufactured goods. And this is Тэгээд энэ жилээс ахуулаад нэг сонирхолтой мэдээлэл энэ тухай бас тухай контент хийж эхлэн. Германчууд хятадуудтай одоо юу хийдэг байсан бэ гэх юм бол өмнө германчууд маш асар их хэмжээний экспорт хятад руу гаргадаг байсан бол одоо тоглоом эсэргээрээ болцсон. Окей. Хятадууд одоо 4 дахин их бараа одоо үн цэнээр долларын еврогоороо Герман руу борлуулдаг болцсон. terms is how the global economy is За structured. ерөнхийдөө Now, энэ there's a дэлхийн эдийн засаг particular ер нь бол core to ингэж the явдаг. system. And it's all being undergirded by the US dollar as a global reserve currency. За тэгээ энэ суур мөн урсгалын хин ерөөхдөө зохицуулж байгаа юм бэ? Урсгалын юунаас болж бий болж байгаа юм бэ гэх юм бол ам доллар. Энэ хүртэл би санал ер нь нийлж байна. GCC sells the energy in US dollars, and then US dollars is recycled back into the US economy. Same thing with East Asia, where East Asia will sell its manufactured goods in US dollars, and it will manufacture and then it will recycle the US dollars back into the US economy. За тэгээд Арабын орнууд нефть, газ гэх мэт эрчим хүч мордоогоо доллараар зардаг. За тэгээд ерөөхдөө өөрийнхөө эдийн засаг улс дотроо янз бүрийн цалин майлан ингээ буулгаад тэгээ илүү л мөнгө гарч байгаа нь худлааны тэнцлийн ашиг эсвэл үйл ажиллагаанаас олж байгаа ашиг тэгээ хуримтлагдсан ашиг гэж одоо нээлж болно. За тэгээ энэ илүү гарсан мөнгийг тэр орнууд одоо Арабын орнууд юу гэдэг юм бэ гэх юм бол буцаагаад Америкийн зах зээл рүү хөрөнгө олт хийдэг. Үйл хөдлөх Майами, Нью-Йорк гэх мэтчлэн одоо бас жишээлбэл Англи те Манчестер Сити янз бүрийн хөлбөмбөгийн баг, Paris Saint-Germain те Парисын баг одоо Мбаппегийн тоглолтог баг бас ерөөдөө нефтний 8-аас гарч байгаа. За тэгээд үйлдвэрлэдэг Азийн орнууд ч гэсэн тэр илүү гарсан ашгаа эргүүлээд хаашаа хөрөнгө олт хийж байгаа юм бэ гэх юм бол бас ер нь бол барууны эдийн засгууд голдуу Америк тийм үү тэдний шилбэл тэр Dow Jones индексийг худалдаж авдаг S&P 500 тэгээд Nvidia, TSMC гадаадд бүртгэлтэй байгаа компаниудыг тэг нэлээд жинтэй тэр орнуудын тэтгэврийн сангууд, хөрөнгө олтын сангууд, их хөрөнгөтэй хүмүүс тэг банкуд, хөрөнгө олтын сангууд эдгээр бүгдээрээ Америкийн зах зээл дээр гол төвлөрдөг. Жишээлбэл одоо миний үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дийлэх хөрөнгө олт хаана явж байгаа юм бэ гэх юм бол 90% нь ерөөхдөө Америкийн зах зээл дээр. Яг гэх юм бол тэнд одоо гол тоглоом болдог, тийм ээ? Okay,
And the idea of the United States as a global reserve currency, it is unique in human history, and it has been a disaster for the United States. За тэгээд энэ бүх юмны суурь тэгээд дэлхийн нөөц мөнгө ер нь бол олон улсын худалдаа, олон улсын хөрөнгө оолт хийнэ гэдэг чинь та бүгдээр мэдж байгаа. Бүх гүйлгээнүүд би л гадагшаа нэг ч удаа төгрөг шилжүүлж үзээгүй, угаасаа хүлээж авах юм байхгүй. Би гадагшаа бас Солонгос won, yen, юан, рубль шилжүүлж үзээгүй. Яг гэх юм бол дэлхийд даяар хүмүүс юу хүлээж авах дуртай юм бэ гэх юм бол доллар хүлээж авах дуртай. За төв банкуд ч гэсэн ард иргэдийн илүүдэл байгаа мөнгө өөрийнхөө эдийн засгийн илүүдэл одоо ашигтай мөнгөө доллараар илэрхийлдэг эсвэл хадгалдаг. За Монголын төв банк бас тийм ээ улирал болгон юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол за манай гадаад валютын нөөц одоо 6 тэрбум доллар хүрлээ, 7 тэрбум доллар хүрлээ. Тэгээ бусад орнууд бас яг адилхан тэгдэг. Сүүлийн жоохон энэ тэнд ингээ алтыг дурдж байгаа өнөөдөр хүртэл ер нь бол Оросын төв банк, Оросын эдийн засаг, Хятадын эдийн засаг бүх ер нь бол нөгөө төв банкын нөөцийг юугаараа илэрхийлдэг юм бэ гэх юм бол доллараар илэрхийлдэг. Энэ бол үнэн. Тэгээд Жан Баш юу хэлж байна гэх юм бол энэ долларын дэлхийн санхүүгийн систем Америкчуудын хувьд бол disaster байна гинэ. Дэлхийн түүхэнд ерөөсөө ийм систем байдаггүй байсан. Энэ дээр бол санал нийлж байгаа Номер 1 энэ өмнө хэн байсан байх магадaltaй юм бэ гэх юм бол Их Британи. Гэхдээ Их Британий фунт бол дэлхийд даяар байгаагүй. За тэрний өмнө жишээлбэл Ром байсан байж магадгүй. Гэхдээ Ромын район дотор тэр Ромын Сестерши гэх мэтчлэн бол хүчтэй байсан. Гэхдээ дэлхийн нөгөө талдаа энэтхэг гүрэн байсан, Хятадууд байсан гэх мэтчлэн тэнд бол Ромын зоос тий ер нь бол эргэлтэнд бараг байхгүйсэн. Энд нөгөө газар доор ингээд хэдэн Ромын зоос олсон л доо. Гэхдээ өнөөдөр шиг ингээд хүн болгон гадаад худалдаагаа доллараар явуулна гэдэг систем ерөөхдөө түүхэнд байгаагүй. Энэ дээр санал нийлж байна. За тэгээ энэ disaster гэж хэлж байгаа нь хэдүүлээ одоо энэ бол ер нь бол шинэлэг бодлого яагаад вэ гэх юм бол хүмүүс энэ долларын банкны систем, нөөц системийг ер нь юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол extraordinary privilege гэд нэрлэдэг байхгүй. Ерөнхийдөө Америкчууд юу хийх чадвартай, юу хийх боломжтой юм бэ гэх юм бол хүснээрээ өөрийнхөө мөнгөө хевлээд заяа. Тэгээ дэлхийн даяар тэр хевлсэн мөнгийг ер нь бол дуртай хүлээж авдаг болохоор энийг бол одоо extraordinary privilege гэдэг. Одоо монголчууд бид нар ерөөсөө тэгэж хийж чадахгүй. Америк руу ингээд төргөөрөө ингээ яваад очих юм бол энэ юу юм бэ? Тоглоом мөнгө юм уу гэд асуух байхгүй. Гэхдээ $100 нөө Benjamin Franklin бол хүн болгон дуртай хүлээж авна. Nation state, okay? And there are 3 reasons why. The first reason why is that the United States loses all financial independence. За санхүүгийн хараад бусаа алдчихж байгаа гэсэн үг. The United States must guarantee. Ер нь бол Америк дотроо ингээд цус нь эргэлжсэн бол тэр өөрийнхөө цусаа ингээд удирч чадна гэсэн үг. Одоо дэлхийд даяар өөрийнх нь цус хаасайг эргэлдэж байгаа болохоор тий цусны эргэлтээ хянах зогсоох хязгаарлах чадвар алдна. The free flow of US dollars. And the United States has created a financial system in order to facilitate the free flow of capital around the world. And this is not good for the United States because you lose financial independence. The idea би одоо энэ сууж ирсэн бол яагаад гэж асуув. Яагаад гэх юм бол энэ тайлбар миний хувьд бол хангалтгүй. Зүгээр ингээд санхүүгийн эрч хүлээ алтнаа гэдэг чинь миний хувьд бол тэгээ жоохон дутуу санагч чинь яагаад гэх юм бол Америкчууд өснөрөө доллар хэвлэж болох юм байна. Хүн болгонлоо тэр хэвлсэн доллар өгч болох юм. Дэлхийд даяар юмаа худалдаж авч болох юм байна. Хэвлсэн мөнгөөр цаасан мөнгөөр бодит одоо Lexus машин, тоног төхөөрөмж үйлдвэр зэвсэг ингэ чөлөөд авч болох юм байна. Юу санхүүгийн эрх чөлөө яриад байгаа юм бэ гэж асуумаар байна л да. Of this is the Eurodollar system. Now, the idea of the Eurodollar system is all the US dollars are outside the United States. And quite honestly, we have no idea how much US dollars is outside the United States. And so this Eurodollar. Тэгээ бид нар гэж хэлэх нь жоохон сонирн байж магадгүй. Тэгээ бид нар тэгээ Америкийн эдийн засгийн гадуур хэрэг доллар яваад хөвөөд байгаа юм бэ бид нар мэдэхгүй гэж байна. Ерөнхийдөө мэдэх боломжтой шүү тодорхой хэмжээнд Bank of International Settlements тэгээд Swift банкны систем тэгээд ерөнхийдөө correspondent bank тэр хяналтын систем ерөнхийдөө нэлээд хөгжсөн байгаа шүү. Энэ тэн яг cash бэлэн мөнгө одоо хэвлсэн тэгээд цаасан мөнгө of course тий. Гэхдээ ерөнхийдөө нэг тэрбум доллар 100 сая долларыг цаасан мөнгөний хэлбэрээр ийч тийшээ зүүхэн амир хэцүү гайл майлын систем байгаа учраас ер нь бол тэгээд дэлхийд даяар явж байгаа доллар
маань 95% нь дижитал тийм ээ дижитал шүү зүгээр нэг компьютер дотор нэг бааз дотор нэг бүртгэлийн ledger дотор ингээд доллар нь явж байгаа болохоор ер нь бол хаана явж байгаа юм бэ жоохон мэдэх боломжтой шүү. System, it actually makes no sense from a national perspective. You have absolutely no idea how much US dollars are in circulation. You have absolutely no control over how it is circulated. Okay, so that's the first problem. Тэгээд нэмээд сүүлийн үед ер нь юу болж байгаа юм бэ гэх юм бол одоо гүн эдийн засгийн сэдвлүүгээ орж байгаа шүү. Дэлхийд даяар ерөөдөө томоохон худалдаа 8 анууд одоо төв банкуудын хооронд юугаар явдаг юм бэ гэх юм бол American Treasury бондуудаар явдаг. Одоо Америкийн засгийн газрын бонд 1971 оноос бараг кэштэй адилхан гэсэн үг. Одоо үр мөнгө болсон гэсэн үг. Окей. Юу хийсэн бэ гэх юм бол ерөөдөө энүүгээр settlement хийх боломжийг Америкчууд олгосон. Одоо Америкчууд засгийн газрын бондоо ингээ Япончуудад зарж байгаа, Хятадуудад зарж байгаа, Тайван, Герман, Англиуд зарж байгаа. Тэгээд Америкчууд ямар зөвшөөрөл олгосон юм бэ гэх юм бол энүүгээр дамжуулаад төлбөр тооцоо хийх зөвшөөрлийг олгосон. Таад мэдж байгаа бол Америкийн ингээ доллар хараад үзэх юм бол энэ дотор ингээ тэн дээр ингээ бичсэн байгаа legal tender тийм ерөөдөө энүүгээр дамжуулаад ер нь юмыг худалдаж авч болно. Тэгээд энэс гадна бас ерөөхдөө legal tenderтэй тэнцүү статустай юу болсон бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бонд. За тэгээд томоохон гүйлгээнүүд ер нь бол бас засгийн газрын бондоор явдаг учраас ер нь бол тэр хэсгийг хаана явж байгаа юм бэ ерөөхдөө маш сайн хянах боломжтой. With the system. The second problem with the system is financialization, which basically means that in order for this system to work, this global economy to work, the United States has to become the financial center of the world and shift resource extraction and manufacturing to the other parts of the world. За ингээ financialization ярьж байгаа бүх юм ерөөхдөө үнэт цаастай болж байгаа гэсэн үг. Бүх юмны цаана дахиад нэг үнэт цаастай болж байгаа. Бүх юм биржээр явдаг болсон. Бүх юм ерөөхдөө худалдаж авах ханштай тэг арилжаа хийх боломжтой болсон. Тэгээд сүүлийн үед ерөөхдөө хүмүүсийн орон сууцны зээлийг ч гэсэн багцлаад ингээ санхүүгийн зах зээл дээр гарцсан байгаа. Бүх хөдөө аж ахуйн товар бүтээгдэхүүн санхүүгийн зах зээл дээр гарцсан байгаа. Ер нь бол баг Америкийн зах зээл дээр санхүү болгоогүй юм баг байхгүй. Одоо сүүлийн үед бүр тий одоо NBA тоглоом дээр бас мөрөцч болно, gamble хийж болно, хөрөнгө оолт хийж болно. Тий poly market. Тэгэл ерөөхдөө юу болдго юм бэ гэх юм бол зүгээр ингээд дандаа арилжаагаараа амьдэрдэг ард түмэн болоод ирнэ. Ром бас яг адилхан болсон. Ромчууд яасан бэ гэх юм бол дэлхийд даяар хүмүүсийг эзэлж аваад нухаад боолуудыг авчираад тэгээ хөдөлмөрийн хин хийдэг болсон байх юм бол боолууд хийдэг болсон. Тэгээд ерөнхийд ингээд хөрөнгө оруулагч орн болсон. Арилжаа хийдэг орн болсон. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол тийм оронд ер нь бол Монгол одоо бас харагддаг хамгийн ухаантай хамгийн мундаг хүүхдүүд хаашаа сурах дуртай байх юм бол мөс эдийн засгийн анги эсвэл санхүү эдийн засаг тэгээ ерөөдөө хаана ажилламаар байна гэх юм бол тэ ингээ хөрөнгө оолтын секторт ажилламаар байна. Тэгээд надад 130 мянган дагагч байна. Тэгээд тэд нар юу сонирхдаг юм бэ гэх юм бол хөрөнгө оолт банк санхүү хувьцаа арилжаа сонирхдаг. Гэхдээ үйлдвэр гих мэд чинь сонирхдаггүй. Тодорхой хэмжээнд тэр санхүүгийн ертөнц байх ёстой. Гэхдээ ерөөхдөө Америкчууд бүр дараагийн шатанд хүрэгцэн. Тэгээ Америкт юу байхаа болчдгийм бэ гэх юм бол үйлдвэрлэл тэ жинхэнэ одоо үнцэн бүтээдэг одоо чулуунаасаа тэ эцсийн бүтээгдэхүүн гаргадаг одоо тэ үнцэн үүсгдэг сүлжээ байхгүй болсон. Тэгээ үнцэн одоо Америкт юунаас гарч ирдэг бэ гэх юм бол Nvidia-гийн хувьцаа $200-аас $215 болоод тэгээ үнцэн бүтээгдэж байгаа гэж гэхдээ тэнд яг жинхнээс үнцэн бүтээгдэх байгаа нэг санхүүгийн хэрэгсэл үнцэнээр өмнө худалдаж авсан нэг хувьцаа өөр хүн лөө тэгээ илүү үнээр зарагдаж байгаа. Гэхдээ эцсийн үнц нь хаана бий болж байгаа юм бэ гэх юм бол Хятад, Япон, Солонгос гэх мэт чинь Америк тэр улам гэ багасж байгаа. Энэ бол аюул. Энэ дээр 100% санал нийлж байна. Hollow out your manufacturing sector. You no longer produce anything. You just speculate. Okay? And we understand the problem with the system. It leads to corruption. Corruption, of course, just means Washington, D.C. Washington, D.C. is the most corrupt place on this planet. You get nothing done unless you're going to bribe Congress people to do what you want. Okay? So corruption is a huge issue. You have. За тийм бүх юм ерөөхдөө мөнгөөр илэрхийлдэг болсон учраас бүх юм ерөөхдөө хоорондын шилжүүлэг ба хоорондын арилжаагаар явдаг болсон болохоор бүх юм үн хааштай болцсон болохоор бас хүмүүс өөрөө үнэт зүйлс те улс төр бас үн хааштай болцсон байдаг. Тэгээ энүүгээр дамжуулаад юу үүсдэг юм бэ гэвэл тэгээ явилгын систем гараад ирдэг. Тэгээ ерөөхдөө улсын ёс суртахуун ерөөхдөө бузартаад эхлээд тэгээ corruption энтэнд бий болдог. Одоо Монголын хамгийн том сектор баг юу юм бэ гэх юм бол банк санхүүгийн сектор. Тэгээд ерөөхдөө энэ дээр бас тодорхой хэмжээндээ би Жан багштай санал нийлж байгаа шүү. Inequality
right? So think of New York City. I was in Santa Monica. Тэгээ эдийн засгийн ерөөхдөө бүтэц Хуамын бүтэц ерөөхдөө шударга бус болно гэж байна. Санхүүгийн төв дотор, санхүүгийн систем дотор ажилладаг хүмүүс ерөөхдөө бурзаалж байгаа. Санхүүгийн сектороос гадуур ажиллаж байгаа хүмүүс ерөөхдөө ядуурч байгаа. За тэгээ та зүгээр ингээ Appalachia хараад үзэх юм бол Америкийн одоо Rust Belt, Pennsylvania, Michigan, Ohio тэд нар ерөөхдөө нэлээд баян байсан бол би бас өмнө хэлжсэн. Ойролцоогоо 100 жилийн өмнө Америкийн хамгийн баян хот аль хот байсан бэ гэх юм бол Detroit байсан. Тэнд бүх автомашины үйлдвэрлэл явдаг байсан. Тэнд жинхэнэ үнцэд бүтээгдэг байсан. Одоо Detroit юу болцсон бэ гэх юм бол зүгээр сармагчийн орн болцсон байгаа. Окей, харамсалтай. Энэ бол Jiang Baxi зөв. Last week. It was just the most ridiculous place in the world, okay? It was just so silly. You have the place, it's just ridiculous. Okay, inequality, and of course you have debt, okay? So it's almost like Americans exist in order to go into debt, in order to fuel the global economy. So again, this is... За тэгээд Америк хүний тавилан алтан гадаас дэлхийд төрсөн гол шалтгаан юу юм бэ гэх юм бол өрөнд орох. Тэгээд энүүгээрээ дамжуулаад дэлхийн эдийн засгийг тижээх бас үнэ. Terrible for American citizens, okay? The third thing тэгээд жирийн иргэний хувьд бол энэ хамгийн Pax Americana. аимшигтай зүйл. This system is predicated on peace in order for people to trade with each other, right? So people need free access, free open maritime navigation for the system to work. And the United States must guarantee this free maritime navigation. За тэгэхээр номер 3 юу хэлж байна гэх юм бол Pax Americana. За Pax Americana байхаас өмнө Pax Britannica байсан. Тэр байхаас өмнө ер нь бол Pax Romana байсан гэсэн үг. За тэгээд дэлхийн том гүр нь яадаг юм бэ гэвэл тий бүх юмыг зохицуулдаг, хяндаг, аюулгүй болгодог. Тэгээд Ром асар том болсныхаа дараа нэг жигт эдийн засаг болоод за тэгээд Италийн эргэн тойр нь одоо 70 тээвэр 8 бомбтуудаар юмаа илгээх хүлээж авах тий Италиас Испани руу аялах, Италиас Египт руу аялах, Италиас Грек руу аялах ерөөхдөө бүрэн одоо аюулгүй. Тэгээд бид нар бас тэрийг ингээ мартцсан байна. Жишээлбэл усан онгоцоор Европоос Америк руу явах нь 100% аюулгүй. Азиас Америк руу онгоцоор нисэх нь 100% аюулгүй. Тэ? Ерөнхийдөө дэлхийн одоо өнгөрсөн 6 7 8000 жилийн түүх хараад үзэх юм бол тийм ерөнхийдөө байдаггүй. Тэ энэ тэд ерөнхийдөө энэ системийн тоглоом дотор тоглолтгүй хүмүүс байгаа. Монголчууд бид нар бас тийм байсан. Тэ? Бид нар ингээд Монголын талаас дэлхий руу ингээд тэ задраад бүгднгийн нухаад толгойн цавчаад бас баахан муслимчуудыг цавчсан энэ бол сайн үр дүн шүү. Тэгээд ер нь бол энэ тоглоомыг нураацсан юм. Тэгээд Pax Americana ерөөхдөө дэлхийн 2 дугаар дайнаас хойш бий болцсон байгаа. Тэгээд Совет холбоо нурсныхан дараа хүн болгон энэ систем дотор ингээд чөлөөтэй оролцох боломжтой болцсон. За тэгээ 2000 оноос хойш 2001 үлээ тэр оноос хойш ерөөхдөө хятадууд бас дэлхийн худалдаа WHO WTO World Trade Organization одоо дэлхийн одоо худалдаа 8-ны организац руу бас нэвтрээд тэгээ юу болсон бэ гэх юм бол хүн болгон тэ бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ мөнгө шилжүүлгээ чөлөөтэй хаашаач хамаагүй явуулах болцсон байгаа. Энүүгээр дамжуулаад нөгөө Америкчууд далайн тээврийг аюулгүй болгосон, агаарын тээврийг аюулгүй болгосон. Тэгээд Америкийн энэ SWIFT банкны системаараа дамжуулаад хідүүлээ хүсэх юм бол Африкийн Зимбабве хүртэл мөнгө ойролцоогоо 7 хоногийн дотор ингэ шилжүүлэх боломжтой. За, тэгээ ийм системийг бүтээсэн байгаа. Тэ энээс ерөөхдөө хамгийн их хожсон за 2021 он хүртэл хамгийн их өгөөж авсан орн хин бэ гэх юм бол Америкчууд. Гэхдээ энэ системийг хадгалж авахын тулд Америкчууд юу хийх ёстой юм бэ гэх юм бол энийг хамгаалах ёстой. Тэгээ хамгаалахын тулд яах ёстой юм бэ гэх юм бол айгүй олон байлдааны ус онгоцтой байх ёстой, айгүй олон онгоцтой байх ёстой. Дэлхийд даяар 200 хэдэн цэргийн бааз билүү? Тэ Арабд одоо 17 цэргийн бааз хасагдлаа. Тэ тэгээ Солонгост бас жоохон бодлон болж Герман бас яг адилхан. Гэхдээ Америкчуудын хувьд бол амар үнэтэй болж байгаа гэсэн үг. Дэлхийн цагдаа байх хямдхан биш ээ. Which means a bloated military budget. Okay? The United States must basically ensure the entire peace of the world. Тэгээ эндээс бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол Jiang Baxi эндээ нэг юмыг дуртах одоо мартсан байх шиг байна. Тэгээ дэлхийн цагдаа тоглоно гэдэг чинь өөрөө баталгаа хамгаалтын яамтай.
Тэн дотор тэр бол баг бие даасан организм болцсон. Тэгээ эх жилийн төсөв 1.5 их $80 1.5 их $80 Ираныг алгадаж чадахгүй. За Иран улсын баталгаа хамгаалтын төсөв хэд бэ? Тадас зүгээр асууя. Документэр ингээд таамаглуулдаг гэрээ заяа. За 3 2 1 $8 тэрбум баталгаа хамгаалтын яамын төсөвтэй. Америкчууд 1.5 их $80. За тийм хин хожиж байна. Солиод байгаа. Яг вэ гэх юм бол тэр систем бас ингээд бузарцсан. Санхүүтэй холбоотой. Тэ? Одоо PAC-3 Patriot Pooch $3 сая, Иранчууд Shahed 3 дрон $10,000 үйлдвэрлэж байгаа. Тэ? Тэгээд тэр ингээд 1.5 их $80 төсвийг ерөөхдөө 90-95% хасч болно. Тэг яг адилхан зэвсэгт хүчиндээ үлдэнэ гэсэн үг. Тэгээд Америкчуудын улс төр ард түмнийг тэр Пентагонтой холбоотой компаниуд ингээд тултал нь сага явж одоо Монголын зам тээврийн яамтай адилхан гэсэн үг те. Ингээд замын тандер гэх юм бол өстой баахан хүмүүс оочлоо зогсчдаг те. Тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй. Which causes tremendous. Тэгээд хажуугаар нь Америкчууд бас НАТО гэдэг дахиад нэг бузар юмыг үүсгэсэн. Тэгээ хоёр юм том өөрөө баг амьд болцсон өөрөө нүсэр том паразит одоо тэр үндсэн организмыг ингээд сороод дуусч байна. Энэ бас сул тал 100% санал нийлж байна. Military pressure on the United States. If you think about it, this makes no sense because the United States doesn't have to actually need a military. Okay, I know it's hard for Americans to understand, but the United States doesn't need a military because there's no nation in the world that would actually dare to invade the United States. Тэгээд зарчмын хувьд бол Америкчуудад баг зэвсэгт хүчин ерөөсө хэрэггүй гэж байна. Okay? Тэр Пентагон хэрэггүй. Тэр Арабын орнуудад цэргийн бааз ерөнхийдөө хэрэггүй. Тэ? Солонгос цэргийн бааз хэрэггүй. Тайваныг оролдох ерөөсө хэрэггүй. Японд байгаа цэргийн бааз бас хэрэггүй. Тодорхой хувьд би санал нийлж гин. Гэхдээ Жанг багш энийг жоохон дэлгэрүүлээд амжаагүй байх шиг байна. Америкчууд заяа Оросуудыг эдийн засгийн систем дэлхийн төлбөрийн системээс хөөгөөгүй байсан юм бол тэ Украины дайн угаасаа гарахгүй байсан. За тэгээ Америкчууд өөрийнхөө дэлхийн даяар явж байгаа энэ төлбөр тооцооны систем, худалдааны систем ерөөхдөө хайрлаж байсан юм бол Оросуудтай алцахгүй байсан. За гэхдээ Оросуудыг энэ системээс гаргацсан одоо засгийн газрын бондуудыг ерөөхдөө хураагаад авцсан Европчууд бас яг адилхан SWIFT системээс өөгөө явуулсан. Тэгээд хятадууд дээр бас яг адилхан одоо алхмууд явж байгаа. Тэгээ юу болж байна гэх юм бол дэлхийн хоёр том тоглогч заяа одоо доллараар төлбөр тооцоо хийх гэн хоорондоо юан, рубль ба алтаараа хийж гин. Алт яагаад буцаагаад дэлхийн одоо номер 1 нөөц валют болж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд өөрөө тэнэгтэж байгаа учраас гэхдээ Америкчууд өөрийнхөө тоглоомын талбайгаа нураагаагүй байсан юм бол ийм том зэвсэг хүчин ерөөсөө хэрэггүй. Яг гэх юм бол Америк дэлхийн номер 1 эдийн засаг. Америк дэлхийн номер 1 зах зээл. Америкчуудад бараа үйлчлэгээ зарна гэдэг чинь чиний эдийн засаг бас тий хожин гэсэн үг. Тийм учраас энэ win-win хэлцэл учраас тий энэ дээрээ санал нийлж байгаа. Одоо Америкчууд тэр win-win хэлцлийг нурааж байгаа өөрийнхөө эдийн засаг хааж байгаа өөрийнхөө системээс том тоглогчдыг хөөгөө гаргаж байгаа учраас Оросууд одоо юу хэлж байгаа юм бэ гэм энэ Америкийн зах зээл биднэрт угаасаа худлаа энэ долларын системээс бид нар угаасаа хөөгдсөн тийм учраас тий Украиныг яачия тэгээ хятадууд бас яг адилхан хятадуудыг энэ системээс бүрэн гаргачих юм бол заяа одоо жинхэнэ одоо риск тоглоом эсвэл нөгөө Settlers of Catan Monopoly шиг тоглоом болно бүгдээрээ ерөөхдөө тэр дэлхийн орнуудын араас ерөөхдөө тэмцээн явуулна. Тэгээд хятадуудыг энэ системээс жинхнээс өгөө гаргачих юм бол Тайваныг шууд залгиж үзнэ. За тэгээд тухайн үед тэгээд зэвсэгт хүч нь хэрэгтэй. Гэхдээ зэвсэгт хүч нь хамгийн хэрэгтэй болж авах үед тий Америкийн дайны яам баталгаа хамгаалтын яам гүн бузартцсан байгаа. Хогч. Okay? So all that money that goes to the military could be instead spent on зэвсэглөө явуулж байгаа $1.5 их $80 ард түмлөө явах боломжтой байсан. To protect global trade and ensure free open maritime navigation, then it needs this $1.5 trillion Pentagon budget, okay? All right. So this is the world as it is. And as you can appreciate, this is not really sustainable, okay? And so тэгээ энэ урт хугацаанд тогтургүй гинэ. Нурна гэж байна. За энэ дээр би бас 100% санал нийлж байна. За сонирхолтой байсан байх гэж би найдаж байна. Батэн их сонирхолтой байсан уу?
За окей. Тэгээ энэний дараа дахиад нэг ойролцоо нэг 10-аас 10 минут Жанг багш жоохон тодруулах ёстой юмнуудыг ярина. Тэрийг маргааш шийдүүлэн хоорондоо ярилцгаая. За эргээд уулзгаая. Бай бай. Би хоёр хүүхдээ хоёулыг энэ англи хэлтэй болгосон. Яаж англи хэлтэй болгосон бэ гэх юм бол энүүгээрээ дамжуулаад. Манга. Яагаад гэх юм бол энэ ид шидтэй. Энэ дотор нэг амар сонирхолтой зохиол түүх явж байгаа. Дараагийн хуудас нэр юу болох вэ? Дараагийн бүлэг дээр юу болох вэ? Аваа энэ юу гэсэн үг юм бэ? Аваа эднэр яагаад хоорно нэгэд байгаа юм бэ? Энэ үг яг юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөөж тэг явсаар хагаад энийг ингээд дуусгачихдаг. За тэг хүүхдүүд яадаг юм бэ гэх юм бол энийг дуусгасан аваа дараагийнхын аваа. Тэгээд дараагийнхын аваа. Энэ бүгднийг дуусгасны дараа бүх байгаа үгийг уншицсан, ойлгоцсон байгаа гэсэн үг. За тэгээ би өөрийнхөө ажилтан дээр бас энийг туршиж үзсэн болдгийм байлээ. За энэс болж би Lex Plato платформыг үүсгэн байгуулсан. Манга унш англи хэлтэй бол. Гэхдээ би нэг томоохон засвар хийсэн. Юу юм бэ гэх юм бол энэ манганууд бүгдээ англи хэл дээр эхэлж байгаа хгүй юу? Манай Lex дээр тавьсан байгаа манга тэр чигтээ монголоор эхэлдэг. 5 уншаад 5 англи үг гараад ирнэ. Шалгалт орно. Чи сонсон, чи уншин. Тэгээд 10 орчим мангага уншаад дуусгасныхаа дараа чи штэ 2500 англи үгийн сантай болчихно. Энийний дараа YouTube, Netflix, ном бүгднийг өөрөө хийчихнэ. Тэгээ сургалтын төв ямар ч хэрэггүй.